За сайн байцгаана манайхаа өглөөний энд. Бүгдийнхээ ажил төрөл тавлагоо 21 аймаг манай 9 дүүргийн залуучуудын хөгжлийн төвийнхэн маань холбогдсон байна. За мөн сумын залуучуудын хөгжлийн төвөөс бас одоо холбогдож байгаа. За та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За захим сургалт маань үе шаттайгаар олон үедээр хэрэгжинэ гэж би та бүхэнд хэлсэн. Уртлын сургалтыг агентлагийн дарга болон дэд дарга за мөн удирдлагуудын хэмжээнд хийсэн. За өнөөдрийн сургалтыг бол бид хүн олон улсын байгууллага UNIDA гэдэг олон улсын байгууллагатай хамтраад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Төлөвлөгөөний заасны дагуу бид энэ сургалт маань хийгдэж байна. Цаашдаа энэ UNIDA олон улсын байгууллагатай хамтраад залуу малчдыг дэмжих, за мөн залуучуудад зориулсан мэдээлэл өгөх чиглэлээр бид хүн бас хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Тэгээд та бүхэн маань бас цаашдаа яг энэ чиглэлээр бас олон улсын байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу залуучуудын хөгжлийн төв маань тэр үйлчлэгээнийхээ нэг жишг болгоод хамтран ажиллах, залуучуудад одоо энэ ялангуяа залуу малчдад зориулсан ажлыг хийх, мөн залуучуудыг ажлын байранд одоо ажлын байртай болгох, ажлын байрлалын арга зүй мэдээлэл өгөхөд бол энэ сургалт маань нэлээд үр дүнтэй болох болоо гэж бид хүн бас хүлээлттэй байгаа. Мөн UNIDA олон улсын байгууллагатай хамтраад цаашдаа бид хүн бас одоо үйлчлэгээний төлөвлөгөө батлаад хамтраад ажиллах, бид бүхний зарим нэг одоо хараагүй, зарим нэг юмыг ойлгомжгүй энэ олон зүйл дээр бас олон улсын байгууллагын зүгээс хамтран ажиллаж байгаа бас UNIDA байгууллагатаас талархал илэрхийлье. За тэгээд та бүхэнд бүгднээ амжилт хүсье. Цаашдаа бүгдөө одоо энэ захим сургалтууд маань үр дүнтэй болно гэдгийг итгэж байгаа. Энэ захим сургалтаар өгж байгаа ажлууд маань та бүхэнд өгж байгаа чиглэл шүү. Тэгэхээр энэ дээр бас нэлээд ач холбогдол өгөөд за ямар ажил юу хийгдэж байгаа энэ талаар хийсэн санаачлагууд маань цаашдаа бүгдөө ажлынхаа төлөвлөгөөнд тусгаад яаж бид нар энийг үр дүнтэй үндэсний хөтөлбөр за хийж хэрэгжүүлж байгаа хуулийнхаа хүрээнд хэрэгжүүлэх вэ гэдэг та бүхэн бас нэлээд анхаарлаа хандуулж ажиллаарай. Бид бүхэн бас захим сургалтуудыг үе шаттайгаар та бүхэнд бас арга зүйн зөвлөгөө өгөөд одоо залуучуудын хөгжлийн тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутгийн тэр дэд хөтөлбөр, залуучуудад хүртээмжтэй, ойлгомжтой инженеэр яаж бидний төрийн байгууллагын ажил үйлчлэгийг хүргэх вэ гэдэг тал дээр бид нар цаашдаа нэлээд үе шаттайгаар хамтарч ажиллана гэж ойлгож байгаа. За ингээ бүх аймагуудтай, сумдуудтай, за мөн дүүргүүддээ та бүхэнд бас ажлын амжилтыг агентлагийн зүгээс хүргэе. За мөн ингээд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны эхлэл болгоод түүчилээд орж ирсэн бас UNIDA олон улсын байгууллагын хамт олонд бас баярлалаа. За ингээд өнөөдрийнхөө сургалтыг бүгдөө эхлэе гэж бодож байна. За баярлалаа. За хэдүүлээ сургалтаа эхлэе. Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Намайг Цэцэг Үлзий гэдэг. Би энэ Нүүбийн аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслийн захим сургалтын мэргэжилтнээр ажилладаг байгаа. За энэ дээр би бас энэ дашрамд одоо төслийнхаа зохицуулагчийг бас танилцуулъя. Манай төслийн зохицуулагч. Сайн байцгаана уу? За миний нэр Мөнх Болор. Цэцэг Үлзий эксперт хоёр Нүүбийн аж үйлдвэр хөгжлийн байгууллагын UNIDA-д ажилладаг. Бид нэр Европын холбооны санхүүжилттэй хөлмөр эрхлэлийг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд арь ширноос ноолоор махсууны салбарт ажлын байр нэмэгдүүлэх, залуучуудыг дэмжих, ур чадварыг сайжруулах чиглэлээр олон улсын туршлагыг нэвтрүүлж ажиллаж байгаа. Манай Цэцэг Үлзий эксперт маань сургалтыг удирдах явуулах учраас та бүхний цагийг хэмнээд өөрийгөө танилцуулаад мэдчилж байна. За амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За баярлалаа. Төслийн зохицуулагчтай маань танилцлаа тий. За одоо хэдүүлээ шууд хичээлдээ орноо. Өнөөдрийн одоо бид нар нэг цагийг маш үр дүнтэй өнгөрөөнө. За яагаад гэвэл энэ Нүүбийн аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас бол дэлхийн хонд хэрэгжүүлж байгаа бид нар маш хэрэгтэй юм захим сургалтуудыг монгол хэлнээр нутагшуулж орчуулад ингээд одоо улс орон даяар түгээн дэлгэрүүлж байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо та бүхэнд би Нүүбийн энэ сургалтуудыг танилцуулна. За би дэлгэцээс шууд шеэрлээд явъя. Тэгэхээр манай төсөл бол ийм нэртэй төсөл байгаа. Хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэр яамтай хамтарч хэрэгжүүлдэг. За өнөөдөр бол гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтраад та бүхнээр дамжаад одоо бүх 21 аймагт хүрч байгаадаа маш их баяртай байна. За энд ямар сургалтууд танилцуулах гэдэг нь вэ гэхээр бид нар одоо энэ арь ширний ээлтэй үйлдвэрлэл, гутлын зохион бүтээлд, ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь хөхөр тустрагчийн хийтэй хэрхэн харьцах вэ гэдэг энэ эхний 4 сургалт бол бэлэн болцсон. Өнөөдөр би яг энэ 4 сургалтанд
яаж орж сурах юм, яаж гэрчлэгээ авах юм бэ гэдгийг бол харуулна. Дахиад бид нар цаана дараагийн 4 сургалтыг бол бэлтгэж байгаа. Энэ ч гэсэн та нарын гарт очноо. Тэгэхээр ямар учиртай сургалт вэ? Энэ төсөл маань ямар учиртай вэ гэхээр ер нь бол арьшир, ноос, ноолуур мах сүүний одоо нэмэн үртгийн сүлжээнд одоо хөгжилд нь хувь нэмрээ оруулж одоо хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх энэ сургалтуудыг бол улс орон даяар зорилтод бүлэгт хүргэх ийм зорилготой байгаа. Нэг зорилго нь бол за ямар одоо схем бүтэц бид нар менежментээр ажиллаж байна вэ гэвэл одоо UNIDA өөрөө энд байж гэн бид нар дотоодын сургалтын байгууллагуудтай бол хамтарч ажиллаад энэ сургалтуудаа хүлээлгэж өгөхт нь өгөөд хамтарч хийхтэй нь хийгээд ингэж явуулж байгаа. Дотоодын сургалтын байгууллагууд маань энэ сургалтыг онцлог нь бол холимог хэлбэрээр эсвэл одоо танхимын эсвэл зайны онлайн хэлбэрээр ингээ олон янзаар бол зорилтод бүлэгт хүргээд явж байгаа. Эргээд бид нар бол зөвлөгөө дэмжлэгээ үзүүлээд ингээд фидбэкээ аваад эргэх холбоотой ажиллаж байгаа. Тэгэхээр UNIDA бол төсөл хэрэгжүүлээд дуусгаад бол энэ дотоодын сургалтын байгууллагууд энэ сургалтуудын доктортой үйл ажиллагааг хангаж урт удаан хугацаанд олон одоо хүнд хүргэх ийм зорилготой. За тэгэхээр энэ дээр бол нэг нь дотоодын сургалтын байгууллага эсвэл дотоодын сургагч багшийн нэг төлөөлөл нь одоо гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын одоо залуучууд хөгжлийн төвийн сургагч багш нар сэтгэл зүйчид багш нар ажилтнууд нийгмийн ажилтнууд байж болох нэ гэсэн үг байна. За холимог сургалтын онцлогийг аваад үзвэл та нар мэдж байгаа бах ер нь бол дэлхийн нийтийн шиг хандлага бол энэ цахим сургалт руу явж исэн. Дээрээс нь одоо энэ коронавирусын нөхцөл байдал бол нөхцөл байдлыг улам одоо энэ зүйл рүү түлхэж оруулж байна. Бид нар бол уламжлалт энэ дээр харуулсан танхимын сургалтын зэрэгцээгээр яг одоо үйлдвэрийн ажилчид үйлдвэрийн орчинд бол ажилчдыг ажлын байрнаас нь хөндөрүүлэхдээ үйлдвэрлэлийн шат амжилтыг одоо урсж байгаа конвейерыг зогсооход бол хэцүү учраас ажлын байран дээр нь цаг заваар нь сул зогсолтын үеэр нь хизээж хаанаас ч үзэж болохоор ийм сургалтуудыг бол хийж тавьсан байгаа даа. За захимаар хийсэн сургалтыг бол хүн бие даагаад сурах боломжтой. Хизээж хаанаас ч зайнаас өссөн одоо өөрийнхөө гарт байгаа ухаалаг утас, таблет, суурин эсвэл зөөврийн компьютер дээр сурах боломжтойгоор бол онцлог байгаа. Зарим сургалтыг бол дан онлайнаар сураад онлайн мэдлэгээ авчиж болдог бол зарим сургалтыг бол заавал хүн гар биеэ оролцож мэдрэхүүгээ ашиглаж дадлаг хийж сурах шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд бид нар цахимыг одоо танхимын дадлагжуулах сургалтаа хослуулад холимог хэлбэрийн сургалт бол явуулж байгаамаа. За энэ холимог сургалтын давуу тал бол мэдээж өртөг зардал цаг хугацааг хэмнэн өнөөдрийг ингээ бодоод үзэхэд бид нар 21 аймагаас энэ хөгжлийн төвийн нийгмийн ажилтнуудыг цуглуулад нэг дор уулзаад энэ сургалтыг явуулна гэвэл маш их цаг хугацаа хүн хүч зарцуулах байсан, өртөг зардал зарцуулах байсан. Тэгвэл бид нар энэ цахим технологийн ачаар өнөөдөр нэг өрөөнд ингээд суугаад ярьж байгаа юм шиг та нарт хажууд чинь би ингээд ярьж байна. Хоёрдугаарт энэ ярьсан бүх бичлэг маань хадгалагдаж үлдээд бичлэг хэлбэрээр дараа нь та нарт бас үлднэ. Тэгэхээр энийг бол хүн нэг удаа сонсоод тогтооход мэдээж хэцүү бах. Тийм болохоор дахиад бичлэгээ үзээд эсвэл бичлэгээ өөрийгөө энэ вебинарт орж чадаагүй хүмүүст дахиж давтан үзүүлэх, цааш нь дамжуулах маягаар бол бид нар илүү олон хүнд ингэж одоо хүртээмжийг нэмэгдүүлэх, давтамжийг нэмэгдүүлэх боломжтой. Тэгэхээр улс орон даяар бол энэ мэдээллийн технологийн дэд бүтцийг тавих гэж ямар их хүч хөдөлмөр хөрөнгө оруулалт хийснийг бол та нар мэдж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар Монгол хүмүүс бол ухамсартайгаар энэ сүлжээгээ мэдлэг бүтээх, хүнийг өөрийгөө хөгжүүлэх, нийгмээ хөгжүүлэхэд энэ одоо дэд бүтцээ үр ашигтайгаар ашиглах ёстой. Энийг ухамсартайгаар, зорилготойгоор хийх ёстой гэсэн үг. За энэ бол маш уян хатан сургалт. Яг өнөөдрийнх шиг ингэж заавал нэг цаг цуглахгүйгээр өнөөдөр би та нарт яаж энэ сургалтын виртуал сургууль талбарт ороод бүртгүүлээд сурах юм бэ гэдгийг зааж өгсөний дараагаар бол та нар 24 цагийн турш хизээч гэсэн өөрийнхөө боломжтой цагт ороод сурчих болно. За олон улсад хамтарч ажиллах, тэгээд ерөөсөө насан туршийн суралцагчид бэлтгэх. Хүн насан туршийн суралцагч гэхээр юу вэ гэхээр өдөр тутам, цаг минут тутам, улирал тутам, жил тутам байнга өөрийнхөө мэдлэг боловсролыг хөгжүүлж явах хэрэгтэй. Бүх юм өөрчлөгдөж, хувьсаж байна. Тэр хурдыг гүйцэхийн төлөө хичээх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр энэ гарт байгаа ухаалаг утсаа маш сайн ашиглах хэрэгтэй. За цахим энэ хэрэгслээр ашиглан сурснаар бид нар дэлхий дээр одоо байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах нь маш их сургалт зохион байгуулах гэж тавихад бензин шатхуун одоо юу гэдгийг баахан цаас хэвлдэг энэ бүхнийг хэмнэж байгаа гэж ойлгож байна.
За энэ дээр бол нэг графикийг онцолж хэлье. Тэгэхээр ерөөсөө хүний тарих яаж ажилтдаг вэ гэхээр олж авсан мэдлэгээ бол нөгөө хоолтойгоо холиод идэх гэдэг чинь цаанаасаа тархины үйл ажиллагаа байна л да. Тэгэхээр энэ шинэ олж авсан мэдээллийн марталтын морин юг харуулж ийнэ гэвэл өнөөдөр та одоо энэ хичээлээр 100% ямар нэгэн мэдээллийг 100% төвшөнд олж авсан байлаа гэхэд энэ бол ердөө 1 хоногийн дараа 80 болоод 20% нь ингээд алга болчдөг. 3 хоногийн дараа гэхэд дахиад 20% нь алга болчдөг. Энэ маягаараа энэ морин бол доошоо явсаар агаад тэг рүү нөхөж очтгоо. Ерөөсөө хүн мэдлэгийг хэрэглэхгүй бол амархан мартдаг. За хэрвээ тэгвэл энэ мэдлэгийг 1 хоногийн дараа сэргээн санчих юм бол 20% алдах нь 1 өдөр биш 2 өдрийн дараа алдна. За дахиад сэргээн сануулчих юм бол 3 хоногийн дараа 20%-ийг алдах маягаар. Ингэсээр хагаад одоо энэ мэдлэг бол хэвтээ тэнхлэхтэй параллел ирээд маш одоо хүний насан туршийн мэдлэг болж тогтдог 80% дээрээ байна уу, 60% дээрээ байна уу, 70% дээрээ байна уу тий. Насан туршийн мэдлэг болж тогтоод хүнийг хэрэгтэй цагт нь далд ухамсараас нь бол гарч ирж хүнд тусалдаг байх нь мэдлэг бол. Тэгэхээр энэ цахим сургалттай ямар холбоотой вэ гэвэл энэ сэргээн сануулах үйл ажиллагааг бол бид нар цахим төхөөрөмжийг ашиглаад өдөр тутамдаа хийчих учраас одоо багш бол байнга хүний хажууд байгаа дахин давтаж хилээд яж чадахгүй шүү дээ тий. Тийм болохоор ийм учиртай юм шүү. Тэгэхээр энэ цаад учир одоо холбогдлыг нь ойлгож цахим хэрэгслээ маш зоригтойгоор зүгээр нэг Facebook ухах биш те. Зүгээр нэг шар мэдээ унших биш. Өөрийгөө хөгжүүлэх, ажлын байраа хадгалж үлдэх, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх энэ бүхэнд л одоо ухаалгаар ашиглаарай гэж хэлэх гээд байгаа. За дараа нь болохоор би өнөөдрийн одоо миний танилцуулах 4 сургалт. За дээрэс нь би нөгөө Сэлэнгэ даргын хүсэлтээр Learn to One гэмээр гээд онлайн офисыг бол цаг багтвал тайлбарлаж өгнө. За тэгэнгүүт энэ бүх одоо хичээлийг утсан дээрээ яаж үзэх юм бэ гэдгийг би эхлээд одоо утсаа та нарт шеэрлж харуулж болохгүй байгаа учраас слайдн дээр бэлтгэсэн байгаа. Утсан дээрээ эхлээд яаж үзэхийг тайлбарлая. Та нар утсан дээрээ App Store юм уу Google Play Store руугаа ороод Moodle гэсэн нэртэй ийм одоо жижиг улбар шар өнгөтэй жижиг үсэгтэй малгайтай хар малгайтай ийм аппликейшнийг татаж суулгаарай. За ингээд суулгахаар та нарт одоо сайтынхаа хаягийг оруул гэд гараад ирнэ. За сайтын хаяг дээр би ямар хаяг оруулах вэ гэхээр багш нь энэ дээр одоо бичиж өгье. Сайтын хаяг оруулах дээр би бичлээ https://learning.uni.org. За энэ дээр бол өнөөдөр миний ярих 3 курс байгаа. Тэгэхээр сайтын хаяг гэхээр гар утсан дээрээ та нар энийг бичээд аваарай тий. Би гэхдээ та нарт энэ бүх хаягийг агуулсан имэйлийг вебинарын дараа имэйлээр явуулна. Гэхдээ та нар яг одоо хийсвэрээр ярихгүй тулд би бичээд өгье. За дараагийн сургалтын талбар бол https online.edu.cg. За энэ дээр бол гутлын зохион бүтээлтийн сургалт байгаа. 3 дахь талбар нь бол та нарт онлайн офисын хэрэгтэй байгаа учраас би Learn гэмээр. За ийм гуруулаа одоо тусдаа цахим сургууль гэж ойлгож байна. Энэ 3-ыг Moodle дээр нэгээр нь суулгаад хооронд нь яг нөгөө Facebook-ийн аккаунт switch хийж солидог шиг хооронд нь солиод ашиглаж болно. За багш нь бичээд авсан баг тийм үү? Одоо багш нь дэлгэц рүүгээ буцаад очие. За ингээд энэ дээр бол саяныхаа хаягийг бичээд connect-ийг дарчна. За тэгэнгүүт танд одоо энд хэрэглэгчийн нэр нууц зүгээ оруул гэсэн юм гарч ирнэ тий. Тэгэхээр энэ сургуульд та аливаа сургуулийн үүдээр орохдоо пропуск үнэмлэх үзүүлж ордогтой адилхан эхний удаа нэвтрэхдээ заавал бүртгүүлнэ. Бүртгүүлэхийн тулд орохдоо mute all хийжлээ. Бүртгүүлэхдээ одоо энэ хамгийн доотлолт байгаа create new account буюу хэрэглэгчийн шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэх гэсэн товчлуурыг дараана. За ингэхээр юу гарах вэ гэхээр бүртгүүлэх одоо хэдэн анкетын асуулт гарч ирнэ. Энэ дээр ерөөсөө хэрэглэгчийн нэр, нууц үг, имэйл хаяг, тэгээ өөрийн овог нэр, тэгээд амьдарч байгаа хот улсаа оруулна. За энийг багш нь одоо зөөврийн компьютер дээр яаж бичгийг нь дэлгэрэнгүй тайлбарлах учраас товчхон дурдж өнгөрөөд
Хамгийн доотлолт нь бол дахиад шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэх гэсэн зочлоороо дарнаа. За ингээд ороход бол таны имэйлээр бүртгэлийг чинь баталгаажуулах холбоос бүхий имэйл автоматар очино. Тэн дотор байгаа холбоос дээр дарж ээж энэ одоо Moodle сургууль руугаа орно. За эхний удаа бол тэгнэ. Хоёр дахь удаага ороход бол дараагийн удаа орохдоо та нар хэрэглэгчийн нэр, нууц үгээ бол анх бүртгүүлэхдээ дэвтэр дээрээ сайн бичиж авсан байх хэрэгтэй. Тэрийгээ оруулаад логин дарж орно. За ингээд ороход сургуулийн коридор руу яваад орж байгаатай яг адилхан. Танд ямар нэгэн элсэж орсон анги байхгүй. Зүгээр нэг сургуулийн коридор руу яваад орчлоо. Тэгвэл энд ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь арь ширний ээлтэй үйлдвэрлэл гэх мэтчлэн ингээд одоо курсууд харагданаа. Тэнгүүд та нар энэ курсүүд дээр дарж орно цаашаага. Дарж орохдоо эхний удаа Enroll Me гэсэн нэг товчлуур байгааг дараад цаашаа орно. Бас тухайн ангидаа бүртгүүлж гин гэсэн үг. Ингээд буцаж одоо коридор руугаа гараад нөгөө анги руугаа ордогтой яг адилхан үйлдэл энэ виртуал онлайн орчинд явагдана. За утсан дээр энэ хар өнгөтэй үүлний зураг байна. Энийг дарснараа одоо интернетийн хурд чинь хангалттай байгаад ухаалаг утсан дээр чинь зай хэмжээ хүрэлцээтэй байх юм бол энэ сургалтын агуулга татаж аваад даунлоод хийж аваад за 3G дата ашиглахгүйгээр интернетгүй орчинд хичээлийн агуулга бас үзэж судалж болно гэсэн үг. Энэнгүүрээ одоо таны карманд явж байгаа утсанд чинь мэдлэгийг бүгдийг багтаагаад өгчлөө. Одоо сурах нь таны өөрийн чинь одоо асуудал болж штэ. За би аль нэг сургалтын дээр дараад орохоор ерөөсөө багшийн самбарын өмнө гарч байгаа л багш ангид ярьдаг штэ. Тэрэнд ярьдаг шиг бүх үг үсэг бол баа бэгүү бичигдсэн байгаа. Тэрийг бүгдээрээ уншаад за доош нь ингээд гүйлгэхээр бол судлах агуулга, хилцүүлэг гээд энэ бүх юмнууд гарч ирээд сурна. За ингээд гар утсан дээр бол ийм маягаар сурна. Тэгээ багш нь одоо зөөрөн юм уу суурин компьютер дээр яаж суралцахыг заагаад ирэхээр тэрнтэй бол яг адилхан болох учраас одоо би яг талбар руугаа боддоор орж үзүүлээ. Тэгэхээр миний утас имэйл бол ийм байгаа. Би та нарт имэйл явуулах учраас хэрвээ асуух зүйл байвал имэйлийн гарын үсэгт байгаа утас имэйлээр бол хандаарай. За та нар бол нөгөө бүртгүүлэх хуудасаар бүртгүүлсэн байна. 70 хэдэн хүн бүртгүүлээд бүгдээрээ имэйл хаягаар бичсэн. Гэхдээ яг имэйл явуулаад ирэхээр та нар санаандгүй хуруугаараа зөв буруу үсэг дараад үг үсэг зөрүүлсэн байдаг учраас зарим хүнд бол имэйл очихгүй буцаж ирээд байдаг тал биш шүү. За одоо яг жинхэнэ талбар руугаа орё. Энэ дээр тэгэхээр компьютер дээрээ веб хөтжөө нэнэ. Веб хөтөж гэхээр Google Chrome юм уу, Mozilla юм уу, эсвэл Internet Explorer тий нээгээд, Safari-га нээгээд ингээд бол хаягийн мөрөнд ерөөсөө нөгөө түрүүний бичсэн learn цэг unido цэг org гэсэн хаягаа бичнэ. За ингээд бичгэд бол танд нэвтрэх юм одоо сургуулийн үүд харагданаа. Сургуулийн үүд. За тэгэнгүүт одоо эхний удаа та нар дөнгөж орж байгаа учраас энэ дээр байгаа саарал товчлуурыг дарнаа. Create new account шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэх. За тэгэнгүүт одоо энэ дээр хэрэглэгчийн нэрээ бичнэ. Одоо өөрийнхөө нэрийг биччихвэл жижигээр латин үсгээр бичнэ. Ундрах цэцэг одоо юу гэдэг нь те өөрийнхөө нэрийг бичлээ. Нууц үгээ энэ дээр бичнэ. Нууц үгт тавигдах шаардлага бол энэ дээр бичсэн байна. Дор хаяж 8 тэмдэгтээс бүрдсэн байна. 6 тэмдэгттэй нууц үг зохиож болохгүй шүү дээ тий. 8 тэмдэгтээс бүтсэн. За тэгэнгүүтээ дор хаяж одоо нэг том үсэг агуулсан байх ёстой. Том жижиг үсэг хольж агуулсан. За дээрэс нь тоо агуулсан. Цифр гэсэн үг тий. 0-оос 9 хүртэл цифрээс агуулсан. За тэгээд бас тэмдэгт агуулсан байх ёстой. Тэмдэгт гэдэгт юуг хэлж ийнэ гэхээр энд харуулсан чагт од хасах эсвэл одоо энэ компьютерийн гар дээр бол энэ тоо цифрүүдийн дээр байдаг шүү дээ тий. Хаалт одоо процентын тэмдэг, доллар, имэйлийн тэмдэг, анхаарлын тэмдэг гэх мэт ийм тэмдгүүдээс заавал нэгийг агуу. Нэгээс хоёр хэд ч гэдгийг агуулсан байх ёстой. Энэ бол ингээд нөгөө талбарт нэвтрэх нууцлал хамгааллын байдлыг нууцлалыг одоо хамгаалах үүднээс ийм шаардлага тавьж байгаа гэсэн үг шүү. За цаашаа явъя. Энэ дээр бол өөрийнхөө байнга ашигладаг имэйл хаягаа бичнэ. Заавал имэйл хаягтай байх ёстой. Тэгжээж энэ имэйл хаягаар чинь бүртгэлийг баталгаажуулах холбоос очино. Эсвэл одоо багшийн имэйлүүд очдог байгаа. Имэйлээ одоо зөв бичих хэрэгтэй. Зөв бичүүлэхийн тулд 2 удаа бичгийг сануулсан байна. Талбар дээр одоо улаанаар тэмдэглэсэн анхаарлын тэмдэгтэй зөвлөдийг бол заавал оруулах ёстой гэсэн. За өөрийнхөө нэр дээр болохоор энэ дээр хэрэглэгчийн нэрнээс ялгаатай нь яг өөрийнхөө нэрийг бодтоор
Кирилл үсгээрээ томоор эхлүүлээд ингээ бичдэг юм бол яг энэ дээр бичснээр чинь гэрчилгээ чинь одоо системээс автоматар гарч ирэх байгаа. Тэгэхээр хүмүүс энэ дээр мэдхгүй янз бүрийн бата тэр гээд ингээд тий буруу биччихдэг сертификат нь болохоор энэ нэрээр нь гараад ирэхээр ингээд солих боломжгүй болчихдог байгаа шүү. Энийг анхаарна. За энэ дээр болохоор өөрийнхөө амьдарч байгаа хотыг хот сумын нэрийг бичнэ. За би Улаанбаатар ч юм уу гэвчлээ. Сэлэнг бол одоо өөрийнхөө аймаг сумын нэрийг бичээд тэгээ улсаа сонгоно. Улсаа сонгочоод тэгээд яг түрүүний утсан дээр үзүүлсэн шиг create my new account-а дарна. За багш нь бол урд нь бүртгэл үүсгэсэн байгаа учраас дарахгүй. Та нар энэ дээр дарахаар шууд одоо талбар руу бол орохгүй. Энэ завсар нөгөө энэ имэйлийг эзэмшигч нь энд орж дулмаа мөн үү гэсэн баталгаажуулалтыг заавал хийж байгаа. Тэгэхээр энэ товчлуурыг дарчаад бүртгүүлсэн имэйл хаягаа шалгана. Тэгэхэд чинь одоо Unidog-ын систем админаас автомат имэйл очсон байгаа. Тэн дотор байгаа урт одоо цэнхэр өнгөтэй холбоосыг дарснараа та би энэ имэйлийг эзэмшигч мөн шүү гэдгээ нотлоод ингэснээрээ талбар руугаа бол орж ирнэ. За ингээд та нар бол шууд орчин ихний удаа. Хоёр дахь удаага орохдоо түрүүн хэлсэнчлэн нөгөө нэвтрэх хэрэглэгчийн нэр латин үсэгтэй хэрэглэгчийн нэрээ нууц үгтэйгээ бичээд за өөрийгөө энэ компьютер дээр сануулъя гэвэл энийгээ тиглээд логинод арах байгаа. За ингээд би сургуулийн коридор руу яваад орчлоо. Ямар ч гэсэн ихний бүртгэл хийчлээ. Одоо надад одоо анги хэрэгтэй тий. Миний суралцах анги хэрэгтэй. Тэр одоо бол энэ талбар маань ингээд зүүн баг нь байна, гол одоо ажлын талбар байна, баруун талдаа яг онлайнаар сурч байгаа 3 хүн тий, надтай нийлээ 4 хүн яг энэ талбарт маань онлайнаар ороод сурч байна гэсэн үг. За би одоо өөрийнхөө ангиа олж орноо. Энэ дээр бол яг одоо сурж байгаа сургалтууд нь за энэ бол ирээдүйд сурна гэд бүртгүүлсэн байгаа курс нь past гэдэг дээр миний сураад 100% гэрчлэгийг авсан тий, эсвэл 19% судалсан сургалтууд маань гарч ирж байгаа. Past гэдэг дээр дараад орж болно. За одоо та нарын хувьд бол нэг ч ангид ороогүй байгаа учраас яаж ангиа олж орох вэ гэхээр за эхлээд би талбарынхаа хэлийг солио. Энэ англи хэл дээр байна тий. Энийг би монгол гэж дараад монгол олоход бол зарим нь Past-тай орчуулгатай байгаа. Гэхдээ ихэнх нь бол монгол болчихноо. Ингээд би одоо энэ байшингийн зурагтай сайтын нүүр хуудас дээр дарж орлоо. Одоо энэ дээр би external leader гэдгийг дарж ороод Монгол гэдгээ сонгоно. Энэ талбар бол олон улсын сургууль учраас олон орны тий Испани, Англи, Пакистан, Сомали гэдэг олон хэл дээрх курсүүд байгаа. Тэгэхээр би энэ дотроос монгол хэл дээрх курсүүдээ сонгоно. За энэ ингээд жоохон ачаалаад хүлээгдэнэ. Тэнгүүд одоо яг ингээд 3 анги байна гэсэн үг энэ дээр. Хөхөр тус төрөгчийн хідээ хэрхэн харьцах вэ? Ажлын байранд гэдэг ингээд 3 курс маань. За энэ сургалтууд ямар учиртай вэ гэдгийг би танилцуулъя. Хамгийн эхлээд одоо би орон нутагт хүрэх гэж байгаа учраас арь ширний ээлтэй үйлдвэрлэл гэж сургалт тий. Тэгэхээр энэ дээр бол энэ бичвэрээр танилцуулсан байна л да. Энэ юу н хэнд зориулсан сургалтын ямар агуулгатай, ямар учиртай сургалт юм бэ гэхээр. Уг нь бол энэ сургалт бол арь шир боловсруулах үйлдвэрийн ажилчид, менежер, сонирхогчид энэ чиглэлээр суралцж байгаа оюутан суралцагч, дадлагжуулагчдад арь ширний тогтвортой цэвэр үйлдвэрлэлийн талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой ийм сургалт байна. За түүнчлэн арь ширэн түүхийн эдийн чанарыг сайжруулах хамгаалах тухай энэ 2 дугаар модуль гэж байгаа. Энэ нь болохоор малчид, мал нядалгааны газрын ажилчид, менежерүүдэд зориулагдсан. Тэгэхээр та нар өнөөдөр нийгмийн ажилтан байж болно, одоо залуучуудын хөгжлийн ажилтан байж болно. Гэхдээ та нар одоо энэ олон улсын байгууллагатай хамжаад энэ сургалтуудыг одоо энэ малчдад хүргэхэд туслах хэрэгтэй. Тэр хүмүүс одоо яаж энэ сургалт байгааг мэдэх үедээ тий. Тэгэхээр сүлжээтэй компьютертэй байнга байж байгаа та нар энэ мэдээллийг аваад өөрсдөө сурж үзээд за ингэснээрээ цаашаага яг одоо нэг ч гэсэн малчин хүнд нэг ч гэсэн одоо энэ үйлдвэрлэл эрхлэгчид энэ мэдээллийг хүргэчих юм бол маш их оронч үйл ажиллагаа болно гэж ойлгож байна. За тэгэхээр энэ дээр бол би дотор нь орохороо ярина. Ажлын байранд анхны цэцлэмж үзүүлэх. За эхлээд нэг нэгээр нь ороод ерөөсөө шууд явъя. Энэ лөө би дараад орлоо. Та нар эхний удаа бол enroll me гэсэн товчлуурыг дарж орох байгаа. За ингээд би анги руугаа яваад орчлоо. Энэ ангид юу болж ийн вэ? Гэвэл за ингээд одоо таныг нэг хүн хүлээгээд авч штэ тий. Энэ сургуульд тавтай морилно уу? Энэ бол танд арь ширний ээлтэй цэвэр үйлдвэрлэлийн талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой 5 модулаас бүрдсэн сургууль.
Монгол хүн болгонд энэ сургалт бол хамаатай. Арь шир гэдэг бол бид нар одоо 70 сая малтай ард түмэнд бол малынхаа арь ширийг одоо үнд түүхийд болгож цаашлаад дэлхийд гаргаж экспортлох нь бол бидний монгол хүн бүхний санаа зовох хэвээр асуудал болоод байна шүү дээ, тий. Тэгэхээр арь шир үнгүүдэд 500 мянган төгрөг байгаад идэг. Гэтэл арьсан цүнх худалдаж авахаар яагаад 200-300 доллар болоод байгаа юм бэ? Энэ хооронд тэгвэл монгол хүн залуу хүн бохинд хийх маш их ажил байна. Энийг судлах хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй, юун дээрээ болохгүй байгаа юм, хаана гэмтэл гараад яагаад үнгүүдэд байгаа гэдгийг олох хэрэгтэй. Энэ арь ширний өртгийн сүлжээ гэдэг бол маш урт зам байгаа учраас энд бол маш олон хүн оролцогч талууд оролцдог. Тэр бүх хүмүүсийн ухамсар, мэдлэг, хүсэл эрмэлзлийг одоо бид нар хөндөж дээшлүүлэх хэрэгтэй болж байгаа байхгүй залуучуудаа. Тэгэхээр энэ дээр анхаараа. За энэ талбарт байгаа одоо цэнхэр өнгөтэй хулганы заагур очиход өнгө нь одоо хуурж байгаа юм а доогоороо зураастай болж байгаа бичвэрүүд бол бүгдээрээ холбоос гэсэн үг. Холбоос гэж юу гэдгийг та нар мэднэ тий. Цаашаага дарж ороод дэлгэрэнгүй өөр одоо хуудсанд шилждэг байгаа. За талбарт оронгуудаа эхлээд багш чинь одоо ямар хүн энэ талбарт ороод ирснийг мэдэхгүй байгаа учраас энэ одоо улаан өнгөтэй цагаан хоолой гэж ярьдаг штэ тий. Тэрэн дээр дараад яг одоо сургалтанд бүртгүүлсэн шигээ товчхон анкет бөглөнө. За багш нь өөрийгөө оюутан эрх рүү шилжүүлээ. Тэгэхгүй бол нөгөө багш хүнд болохоор арай илүү их мэдээлэл талбарт харагддаг байгаа. За ингээд оюутан эрхээр ороход бол асуултанд хариулах гэх товчлуур дээр дарна. Тэгэхээр энэ дээр бол за та аль аймаг хот улсаас орж байгаа юм? Ямар ажил эрхэлдгийг? Энэ курсыг ер нь яагаад сонгох байгаа, сонирхож байгаа гэдгээ бичээд өөр ер нь таны болон таны ойр орчны хүмүүсийн хөгжилд ийм одоо ямар курсыг онлайнаар явуулвал суралцах сонирхолтой байгаа юм бэ гэдгээ бичээд хариултаа илгээх гэсэн цэнхэр товчлуурыг дарнаа. Ингэснээрээ энэ бол баазад таны мэдээлэл ороод магадгүй одоо тантай бид нар эргэж холбогдож ажиллах боломжтой болно. За нэгдүгээр үйл ажиллагаа бол энэ. За ингээ бүгэлчингүүд яг энд байгаа юм шиг ийм чеклэлцэн тэмдэг гараад ирнэ. Энэ ямар учиртай вэ гэхээр энэ нэг тасархай зураас нь дөрвөлжин байгаа ч тийм. Энэ бол яг хийгээд ирсгээр үйлдэлийг хийгээд дуусмагц энэ бол системээс автоматар чеклэгддэг байгаа. Тийм учиртай тэмдэг. За ингээд дараа нь бол анкета бүгэлдсэний дараа бол жинхэнэ суралцах агуулга руугаа орно. Нэгдүгээр модуль нь арь шир үйлдвэрлэлийн танилцуулга гэж байна. За энэ одоо модулийн зорилго нь энэ дээр байна. Энэ модулийг үзснээрээ арь ширний үйлдвэрлэлийн нэр томьёотой танилцсан. Арь шир бол надад хамаагүй, надаас хол зүйл гэж ойлгож болохгүй. Ямар ч хүн одоо маш сониуч байх ёстой шүү дээ, тий. Сониучрахж одоо үзэх хэрэгтэй. Энийг хэдийгээр үйлдвэрт ажилтгүй хүн ч гэсэн. За түгээмэл хэрэглэгддэг түүхийн эцсийн хэрэглээний талаар мэдэж авах гэх мэтчлэн маш тодорхой сургалтын зорилго байна. Энэ дээр одоо яг модулийн зураг нь байна. Дотроо ийм 5 бүлэгтэй байх нь байна. 5 бүлгийг судалж ээж, энэ бүлгийг судалж ээж энэ бол чиглэгдэнэ. За энэ лөө дараа нь орж үзнэ. Хоёрдугаар модуль нь арь ширэн түүхийн эдийн онцлог ба чанарын асуудал. За энэ модуль дээр болохоор бид нэр түгээмэл тохиолддог гэмтлүүд ямар юм байдгийг бэ? Тэгэхээр энэ гэмтэл арь ширний одоо энэ үнгүүдэлд яаж нөлөөлөд байгаа юм? Ангилж зэрэглэх тухай ойлгож авна. Арь ширний чанарыг сайжруулах боломжийг олж мэднэ. За энэ бол ингээ хичээлийн агуулга байсан ч гэсэн орон нутагт байгаа хүмүүс бол өөр өөр ингэсэн дуу хоолойтой. Манай аймаг орон нутагт бол энийг ингээд сайжруулчмаар байна, энийг ингээд өөрчилчмээр байна гэсэн санаа оноо байгаа шүү дээ, тий. За тэрийг бол энэ хилцүүлэг рүү орж бичих байгаа. Хилцүүлэг рүү дарлаа. За хилцүүлгийн шин сэдв нэмэх байж болно. Эсвэл нэмсэн сэдвийн доор бичнэ. Тэгвэл энэ дээр одоо яадгийн түүхийн эдийн одоо гарчгаа бичээд те ямар сэдвээр бичих гэж байгаа түүхийн эдийг сайжруулах чиглэлээр юм уу? Энэ дээр одоо гол зурвасаа бичээд хэрвээ хавсаргах файл зураг байдаг бол энэ дээр чирж тавиад ингээд формд бичлэг нэмэх гэсэн товчлуурыг дарахад бол энэ хилцүүлгийн асуулт болж ороод ингээд энэ сургалтанд сурж байгаа бүх хүн та нарын өөрийн чинь одоо санаа оноог үзэж харна гэсэн үг. За дараа нь 3 дугаар модуль нь юуны тухай вэ гэхээр арь шир боловсруулах технологиг хэлбэршүүлсэн байдлаар тайлбарласан байгаа. Арь ширийг боловсруулахад бол 40 шат амжилтгаар орж ээж бидний одоо эдэлж хэрэгэлдэг арь ширэн бүтээгдэхүүн нэхий дээл тэр бүхэн маань гарч ирдэг байгаа. Тэгэхээр Монгол хүн болвол бид нар энэ арь ширнийхаа технологиг ойлгох хэрэгтэй. Мөн одоо 5 модультай ийм бүлэгтэй ийм модуль байна. За 4 дугаар модуль нь бол
нойтон боловсруулах цех ба доктортой байдал гэж байна. Тэгэхээр одоо энэ ээлтэй үйлдвэрлэл гэдэг байгаа шүү дээ. Тэгээ яагаад ээлтэй үйлдвэрлэлийг яриад байна вэ гэвэл нэг хэсэг аж үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд бид нар үйлдвэрлэлийн араас маш их хөөцөлдсөн, тооны араас хөөцөлдсөн байна. Бүтээгдэхүүний чанарын араас хөөцөлдсөн байна. Тэгвэл энэний цаана байгаль орчныг хамгаалах асуудал, хүнээ хамгаалах асуудал орхигдчихсэн байх нь. Одоо тэгвэл эргээд энэ алдаагаа задруулахын тулд энэ олон улсын байгууллагууд бол санаачлаг гаргаад байгаль орчноо хайрлая, одоо хүнээ бодъё, ажилчдаа бодъё. Тэр арьширан бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэрэглэгчид одоо бүтээгдэхүүн маань эрүүл мэндэд нь ямар нэгэн халгүй байлгыг гэсэн үднээс бол энэ асуудлыг маш хурцаар тавьж байна. Тэгэхээр энэ асуудлуудыг энэ бүлгээс модулаас ойлгож авна. Нойтон боловсруулах цех бол арьшир боловсруулах үйлдвэрлэлд хамгийн их хог хаягдл гаргадаг бохирдол ихтэй энэ цех байдаг. Тэгвэл энэ модулыг судалснараа химийн ямар хортой бодисыг юугаар орлуулж сольж болох юм тийм үү? За дээрэс нь одоо яаж одоо нөгөө гаргасан ашигласан химийн бодисоо дахин ашиглах юм, байгальд яаж хог хаягдл гаргах байх юм гэдэг талаар маш олон асуудлуудыг хөндөж шийдлүүдийг танилцуулсан байгаа. Зарим нь бол Монголд хэрэглэхэд эрт байж магадгүй, гэхдээ дэлхийн нийтийн чиг хандлага бол тийшээ явж байна. 5 дугаар модуль нь байгаль орчны асуудал байна. Ерөөсөө энэ бохирдлыг ойлгоод одоо хоригдсан ямар бодисууд байдгийг урд нь магадгүй арьширны үйлдвэрлэлд бол хэрэгэлдэг байсан байж магадгүй. Одоо бол хэрэглэхийг огтоосоо бүр хоригдчихсан юм бодисууд байгаа. Тэгвэл энэ тухай мэдээллийг авах хэрэгтэй гэсэн үг. За хог хаягдлын менежментийн систем гэдэг 3 дугаар бүлэг. Ийм бүтэцтэй ийм 5 модуль байна. Тэгээд дараа нь курсээ бол танд хэрэгтэй байсан уугүй юу гэдэг дээр үнэлж одоо онлайн асуулга судалгаа бүглэх байгаа. За модульд сургалтын онцлог нь ямар одоо зүйл байдаг вэ гэвэл энэ 5 модулыг тавуулангийн заавал бүгдийг нь үзэх албагүй ч байж болно. Тухайн зорилтод бүлэг өөрийнхөө яг хэрэгцээнд тохирсон модулаа үзэж судлаад тэгээ гарахад бол энэ модулууд дангаараа тодорхой нэг мессежийг бол суралцагчид өгөхөөр ингэж зохиомжлогдсон байгаа. Тийм болохоор одоо яг малчид, хоршоологчид дээрэс нь одоо тэр түүхийд бэлтгэгч, түүхийдийн зуучид, за тэнгуүдээ мал нийтлага махны үйлдвэрүүд бол зөвхөн энэ 2 дугаар модулыг судлаад гарч болох нь шүү дээ. За би хэдүүлээ одоо энэ модулийн дотор яг хичээлийн агуулга маань яаж харагдах юм гэдгийг үзье тий. Энэ шар чимдааны зураг дээр дарна. За дараад орлоо би цаашаага одоо enter дараад дахиж орноо. Ингээд бол судлах агуулга маань шин цонхон дээр нэгдэнэ. Одоо би багш нь энэ юугаа дахиад шеэрлэе. Шин цонхон дээр нэгдэж байгаа агуулгаа шеэрлэе. Гэмтэл гээд ороод ирсэн. За тэгэхээр ийм байдалтай харагдана. Ерөөсөө энэ бол яг PowerPoint-ийн слайдтай адилхан. Гэхдээ одоо олон давуу талтай болохыг та нар харна. Энэ бол маш интерактив, одоо оролцоотой, суралцагчид маш сонирхолтой хэлбэрээр бүтээгдсэн ийм агуулга байгаа. Тэгэхээр үргэлжилсэн үгийн урт текст уншихгүй, маш одоо зурагжуулж, бичлэгжүүлсэн, нүдэнд харагдахаар ийм одоо агуулга байгаа. За түрүүн хэлсэнчлэн сургалтын одоо модулийн зорилго энд байна. Ингээд би баруун доотлын сумыг дарахад дараагийн слайд руугаа шилжинэ. За зурган дээр байгаа энэ жижиг томруулдаг шилийг дарахад бол зураг маань томорч харагдана. Дахиад дарахад буцдаг байгаа. За ингээд энэ зүүн гар талд байгаа бичвэрийг уншин тийм мал маллагааны тухай авч үзэж штэ жишээлбэл. Мал маллага бол дэлхий дээр бүгдээрээ ялгаатай. Энэ болохоор ерөөсөө орон нутаг, газар зүйн байршил. За малын арь шир бол тэгээд төрөл зүйл, үйлдвэр, нас хүүс, идэж тэжээлээсээ хамаарна гэдэг ингээд маш товчхон тодорхой бичиж өгсөн байгаа. За ингээд одоо арь ширэн түүхий таанаас үүдэлтэй юм бэ? Нядалгаа одоо хийгдэхээс эхлээд одоо арь ширны үйлдвэрт хамааралтай тий очиж эхэлнэ. Тэгвэл энэ дээр байгаа энэ товчлуурыг цэнхэр товчлуурыг дарахад энэ маань видео. За зүүмийн үед бол дуу та нарт ингээд сайн сонсогдохгүй ах шиг байлээ. Та нар яг өөрөө энэ курс нэвтрээд үзэхээр энийг одоо дуутай нь сонсороо энэ видеогоо. За нядалгаа явагдаж байна. Хичээлийн видео бол маш богинохон минут 2 минутад багтахаар ийм жижигхэн видеонуудтай байгаа. Энэ бол одоо жишээлбэл бид нар нэг махны үйлдвэр дээр авсан бичлэг байна тий. За ингээ мал нядлах процесс явагдлаа. Яаж хуулах ёстой юм бэ? Үлгэр жишээ хуулж байгаа бичлэгийг харуулж байна.
За ингээд тэгэхээр бол арь ширийг сая та нар харсан тий одоо хээрийн бай юм уу ямар нэгэн жижиг одоо төхөөрөмжгүй газар биш тусгай зориултын үйлдвэрт нь нядлаад тэгээ одоо маш гоё хуулах төхөөрөмжөөр арь ширийг ямар ч гэмтэлгүй эсгэлтгүй өвчиж хуулаад хуулсан даруйдаа одоо тэр конвейераар цааш нь хөргүүртэй агуулгах руу явуулж сэврэх гэж штэ тий. Их мэдчлэн энэ дээр бол тодорхой мессежүүдийг өгсөн байгаа. За ингээд яваад үзнэ. Энэ дээр дахиад видео байгаа та нар үзэж болно. За график мэдээллүүд бол ингээд хараа. Томруулаад харчин жишээлбэл улс орнууд одоо тоо хэмжээтэйгээ статистик мэдээлэл байна. За ингэж явж байгаад бүгдийг та нар өөрсдөө ороод судлаарай. За энэ доор байгаа одоо энэ заагур очиход тий өнгө нь өөрчлөгдөж байгаа дөрвөлжин бол товчлуур гэсэн үг. Энэ товчлуур дээр дарахад бол нэмэлт мэдээлэл орж ирнэ. Буцлаа би. За энэ дээр одоо ингээ хөдлөөд байгаа энэ тэмдэг дүрс тэмдэгэн дээр очиход хулганы заагур очиход бол тайлбар нь гарч ирж байна. Нэг дахиад тавшихоор дэлгэрэнгүй бүр одоо яг багш та нарт хэлж өгж байгаа юм шиг ингэж орж ирж байгаа тайлбар нь. За арьсыг одоо жишээлбэл энэ дээр тий гар утсаараа ч гэсэн та нар томруулаад үзээрэй. Натурал арьсны одоо ширхэгт нь ямар байдгийг бүтэцтэй байдгийг энэ үсний нүхнүүд нь тий ийм байдаг ахна штэ. Тэгэхээр натурал ба натурал арьсыг ялгаж харах, будагтай ба будаггүй арьсыг ингээ харахад ямар байдгүй гэдэг энийг одоо энэ танин мэдхүн чанартай агуулгаас орсон байгаа. За арьсны одоо нягт суналт бат бөх байдлын тухай ингээд дэд хуудсууд гарахаар байна. Ингэж явж агаад одоо жижиг бүлэг болгон өөрийгөө сорих тесттэй. Тест нь бол та нарыг айлгах, оноо тавьж одоо залхаан зээрлүүлэх зүйл биш тийм үү? Яг суралцсан нэг үйл ажиллагаа мэдлэгээ баттгаад эргэлзээгээ чинь тайлж өгөх юм одоо тестүүд байгаа. Илгээх товчлыг дарлаа. Буруу бол буруу, зөв бол зөв гэсэн хариулт нь гараад та нар эндээс суралцах ёстой. За төгсгөлд нь анхаарах зүйлс гээд бүлгийн одоо дүгнэлт байна. Энийг одоо бүлгийг дүгнэж танилцаж оруулаад ингээд дараагийн одоо үндсэн нүүр хуудас руугаа бид нар очиж байна. Сая бид нар их усэр онцлог шинжүүд бүлгийг үзсэн бол цаашаага та нар ингээд гэмтлүүд одоо энэ гэмтээхээс яаж зайлсхийхийн, гэмт ер нь арь ширийг яаж ангилж зэргэлдэхийн, түүхийн эдийг ер нь яаж сайжруулах ингээд энэ 5 бүлгийг судлаад дууснаа. Баруун дээд талын цэс гэдэг дээр дарахаар номын товёгтой яг адилхан байгаа. Дэлгэрүүлээд харахаар ингээд агуулга нь харагдана. Хүссэн слайд руугаа ингээд дараад очиж болно. Өөрийнхөө мэддэг слайдыг алгасаад эсвэл үзэжсэн слайдаа алгасаад. За энэ маягаар хичээлүүд маань үргэлж явах нь ахна. За би энийг сольчлоо. Одоо багш нь буцаад нөгөө талбар руугаа очие. Энэ маягаар та нар шар чимдаантай одоо агуулгынхаа бүх слайд болгоныг нэг бүрчлэн үзсний дараа систем автоматар энийг бол үзснээр тооцох байгаа. Ингээд таны нэр дээр одоо журнал бүртгэгдээд энэ хүн хэр ахицтай явж гэнэ гэдгийг бид нар хянаад одоо гэрчлэгээжүүлэх боломжтой гэсэн үг. За энэ бас сургалтын хувьд бол автомат гэрчлэгээгүй. За та нар ингээд энэ 5 модулыг сурж дуусаарай. Одоо багш нь 2 дугаар хичээл рүүгээ оръё. 2 дугаар курс руу орохын тулд би логон дээрээ дарлаа. Гэрний байшингийн зурагтай сайтын нүүр хуудас дээрээ дарлаа. External Ladder Mongolia. Одоо би Хөхөр тустрагчийн хийдэ хэрхэн харьцах вэ гэдэг нэг сонирхолтой сургалтыг танилцуулах гэж байна. Энэ бол саяны сургалтаас 2 юмараа ялгаатай. Нэгт нь яах вэ гэхээр энэ бол 5 модулгүй, ердөө ганцхан модултай сургалт байгаа. Багшгүйгээр суралцаж болно. За тэгээд суралцаад дуусангууд та нэг ойролцоогоор цаг 30 минутаас 2 цаг зарцуулаад энэ сургалтанд ингээд суугаад дуусангууд таны нэр дээр автоматар гэрчлэгээ гарч ирэх байгаа. За энийг яаж хийхийг одоо харцгаая. Нэгдүгээр даалгавар тий багшийн хэлж байгаа бүх юм байна. 3 даалгаврыг хийгээл та одоо гэрчлэгээ авна. За тэгвэл нэгдүгээр даалгавар нь юу юм бэ? Өөрийнхөө тухай мэдээлэл оруулах юм байна. Түрүүний хэлсэнтэй яг адилхан энэ улаан хоолойны зураг дээр дарж агаад би одоо өөрийнхөө мэдээллийг оруулчихна. Хоёрдугаар даалгавар нь одоо яг судлах, хичээлээ судлах хэсэг нь ахна. Судлахтаа одоо энэ шар чимдааны зурагтай агуулга ороод үзнэ. Бүх слайдаа үзнэ. За тэрний зэрэгцээгээр тохимол гэж юм тийм үү? Энэ 1.9 мегабайтын хэмжээтэй PDF тохимол байна. Энийг дараад за энэ бол шинэ цонхон дээр гарах учраас одоо багш нь дахиад шеэрлэе. Шинэ цонхон дээр ингэж гарна. За ингээд энэ тохимол бол 32 хуудастай тохимол. Ерөөсөө энийг бол та нар компьютер дээрээ даунлоод буюу татаж аваад эсвэл шууд хэвлээд цаасан дээр бичиж тэмдэглээд уншиж болно. Тэгэхээр одоо утасны жижиг дэлгэцэн дээр жижиг байж магадгүй, компьютерийн дэлгэц байнга олдохгүй байж магадгүй тий. Тэгвэл одоо ингээд
гол мессежийг өгсөн тохиомл маань байна. За энийг би хаалаа. За буцаад би талбар руугаа очие. За ингээд энэ тохиомлоо би татаад аваад үзчихээр энэ маань автоматар бас чеклэгдчихнэ. За доошоо явлаа. Сургалтын талбар дээр видео байна. Энэ видео болохоор энэ одоо хичээлийн гол мессежийг өгсөн маш сонирхолтой видео байгаа. За та нар мэдэн те энэ Зайны нэг 30 секунд хараадах юм. За энэ бол ингээд нэг богинохон видео байгаа. Та нар энийг одоо маш сонирхолтой юу болсныг нь хичээлдээ орохоор өөрсдөө үргэлжлүүлээд үзээрэй. За хилцүүлийн талбарт бол ороод бас одоо энэ дээр байгаа асуултуудад хариулж олно. Одоо энэ насан жаргал Пүрүжав гэдэг хүн тий асуулт оруулсан байна. Жишээлбэл за энэ лөө дарж ороод би хэрвээ энэ хүний асуултанд хариулъя гэвэл энэ баруун доод талд хариу бичих гэсэн товчлуурыг дараад энэ хүний асуусанд би хариугаа бичнэ. За тэгээд түрүүний хэлснээр форм бичлэг нэмэх гэдгийг дараад хилцүүлэгт оролцчихно. За талбар дээр одоо ямар нэгэн газар руу орсон байж байгаа талбарын курсынхаа нүүр хуудас руу очие гэвэл энэ замчлал харагдчихээн дээтэл. Одоо энэ дээр дарвал би хилцүүлэг рүү очино ингээд. Би энэ H2S Mongolia гэдэг энэ курсынхаа нүүрлүү дараад очичихно. Тэгэхээр энэ дээр бол замчлал байдаг байна шүү дээ, тий, навигац гэж ойлгож олно. За одоо би ингээд хичээлийн агуулгыг үзчихлээ, видеогоо үзчихлээ, гол мессежүүдээ авчлаа. Ер нь бол тэгтээ заавал үзснийхаа дараа энэ шалгалтыг өгнө гэхгүй. Хичээлийг одоо оронгуудаа би үнэхээр энэ агуулгыг мэдж гэнэ үгүй юу гэж суур мэдлэгээр шалгаад шалгалтаа нэг удаа бол өгчих хэрэгтэй. Тэгээд дараа нь хичээлийн агуулгыг үзсний дараа би өмнөхөөсөө ахичаагүй юу гэд ахицаа шалгах юм бол шалгалтаа 2 дахь удаага өгвөл зүгээр. За би багш нь одоо ингээд өөрийгөө оюутан эрх рүү шилжүүлж иж харуулъя. За би одоо шалгалт руу дарлаа. Ингээд би одоо олон удаа өмнө шалгалт өгсөн байна л да хүмүүст харуулахын тулд тий. Шалгалтанд дахин оролцох гэдэг товчлуурыг дарлаа. Хуудасны төгсгөл. За ингэнгүүт одоо 20 асуулттай ийм шалгалт өгнө та нар. Тэгэхээр энэ дээр 20 асуултны эхний 5-ыг одоо тод хараар тэмдэглэсэн энэ хуудсанд би одоо байна. Нэгдүгээр асуултаа би маш сайн уншлаа. Хариултуудынхаа одоо аль нэгийг сонгох нь байна. Тэгэхээр энэ дээр дугуй тэмдэгт байх юм бол аль нэгийг сонгодог байгаа. Хэрвээ ийм дөрвөлжин байх юм бол нэг эсвэл түүнээс олон сонгодог юм байна. За би жишээлбэл одоо энэ өнгөгүй хийж гэдэг юм уу те. Усан дуустдаг аль нь хортой ямар ч гэсэн хортой. За би энийг уншиж хагаад ингээ хариулна штэ. Дараагийн хуудас гэд ингээд бүх хуудасаа явна. За энэ дээр нэг анхааруулах зүйл бол 20 асуулт бол энэ шалгалтыг хэдэн ч удаа өгч болно. Өгөх болгонд чинь энэ 20 асуулт холигдож гарч ирнэ. Дандаа нэгдүгээр асуулт нэг дээрээ гараад ирэхгүй. Хоорондоо замбраагүй болоод холигдож орж ирнэ. Хоёрдугаарт дотор нь байгаа энэ одоо 4 хариулт байна уу, хэдэн хариулт байна. Энэ ч гэсэн дотроо санамсаргүй байдлаар холигдоод орж ирдэг байхгүй юу? Тийм болохоор 1-ийн А 2-ийн Б гэж цээжлэх ямар ч боломжгүй. Үнэхээр л энэ агуулгыг ойлгож иж шалгалтаа зөв өгнө. За багш нь энэ дээр 3 дугаар хуудсан дээр явж гин тий. Одоо би 4 рүүгээ дарлаа. За би хариулах оролдлогыг дуусгая тий. Би бол ингээд дутуу хариулсан учраас харж гинөө тий. Эдгээр хоосон эхний 3 асуулт саарлаар тэмдэглэгдсэн байна. Би дутуу ч гэсэн та нарт хариулахын тулд шалгалтыг дуусгая. Хэрвээ дутуу байх юм бол энийг дараад буцаж болох нь штэ. Буцаад гүйцээж хариулж болно. За би та нарт харуулахын тулд шалгалтыг дуусгах гэж дарлаа. Давтан дарлаа. Ингэнгүүт миний одоо хариулаагүй асуултууд улаанаар тэмдэглэгдсэн буруу. Би 2 дугаар асуултанд зөв ногооноор тэмдэглэгдсэн байна. Энэ бол
хагас дутуу хариулсан тий. Олон хариулт сонгох ёстойгоос би нэгэн асуулт ч юм уу асуултыг сонгоод дутуу хариулсан болохоор юм улбар шар гарч байгаа. За ингээд миний одоо энэ хариулт чинь буруу, энэ чинь зөв гэсэн ингээд фидбек зөв буруу нь бол хариу нь гараад ирдэг. За ингээд би бол одоо дөнгөж 20 одоо оноо авахаас дөнгөж 125 оноо авсан байна. Би энэ шалгалтыг давахын тулд 80%-аас доошгүй авсан байх хэрэгтэй. Одоо та нар шалгалт гэдэг рүү ороод хараараа энэ дээр бичсэн байгаа. Бүх асуултанд хариулна. Шалгалтанд тэнцэхийн тулд та хамгийн багадаа 80% нь зөв хариулсан байх хэрэгтэй. Тэгэхээр 20 асуултын 80% гэдэг чинь 2, 8, 16-ад нь зөв хариулсан байх хэрэгтэй болж байгаа ч тийм. За тэгээд шалгалтын төгсгөлд та зөвлөмж хариуг харж болно. Энэ шалгалтыг хэдэн ч удаа өгч болно. Тэгэхээр цахим талбарын нэг онцлог нь бол багш таны хажууд байнга байгаад хэлэхгүй ч гэсэн багшийн амнаас гарах үгийг ингээд бичээд өгсөн байгаа. Тэгэхээр энэ талбартайгаа сайн ажиллаж үг үсэггүй баа бэггүй бүгдийг нь уншаарай гэсэн үг. Тэгвэл танд асуух асуулт баг гарна. Ямар ч саадгүй сурна гэсэн үг. За би нүүр хуудас руугаа буцъя. Ингээд би шалгалтаа давчлаа. Би 80%-аас дээш өгсөн тохиолдолд энэ маань хийснээр тэмдэглэгдэнэ. За би ингээд 4 чек тэмдэгтэй болж байгаа ч тийм 1 2 3 4. Энэ дөрвийг заавал чеклж байж надад гэрчилгээ гарч ирнэ. За би гэрчилгээ гараад ирсэнийгээ дараад харъя. Надад автоматар get certificate дахиад дарлаа. Шинэ хуудсан дээр гарнаа. Ямар шоу сертификат гарах вэ? Харъя. Ийм гэрчилгээ гарч ирэх нэ. Автоматар энэ нэстэ мундаг байгааз тий. За энэ олон улсын байгууллагаас олгож байгаа гэрчилгээ таны бүртгүүлсэн аваг нэр дээр он сар өдөртөө 2 дугаар хуудсанда QR кодтай. Энэ QR кодыг гар утсан дээрх дурын одоо уншигч аппликейшнаар уншуулхад таны гэрчилгээг одоо тэр хүн олж үзэж болно гэсэн үг. Таны ажил олгогч эсвэл одоо хабын сургалтын одоо гэрчилгээ шаардсан тэр альва байгууллагууд бол үзэх боломжтой. За тэгээд энэ гэрчилгээгээ би мөн татаж авч болно. Татаж авч хадгалаад мөн шууд принтерлж болно. Хэвлээд авч болно тий. Хабын хууль дүрмийн дагуу бол яг үйлдвэрийн орчинд ажиллаж байгаа ажилтан хүн бол 6 сар тутамдаа энэ гэрчилгээг шинжилж авсан байх ёстой. Тэгэхээр шалгалтаа дахиж өгөөд гэрчилгээгээ давтан аваад авах нь шүү дээ. За 2 дугаар курсээ би танилцуулаад дуусчлаа. 2 дугаар курс share хийсэн тий. Одоо би 3 дугаар курс рүүгээ ингээд саяны сургалтаа үзээрэй. Одоо би 3 дугаар курс рүүгээ орё. Сайтын нүүр хуудас External Монгол ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь гэдэг. За би энийг буцаж хагаад харъя л да тий. Энэ болохоор ямар учиртай вэ гэхээр за эндээс харах шаардлага. Бас эхний удаа та нар enroll me гэж дарж орно. Энэ бол 8 модультай нэлээд том сургалт байгаа. Тэгэхээр ажлын байр үйлдвэрийн орчинд тийм үү ямар ч салбарт хэрэгтэй сургалт энэ бол. Энэ хүнс хөдөө аж ахуй байна уу, газар тариалан тий байна уу, одоо тэгээд уул уурхай, дээрэс нь одоо барилга, аялал жуулчлал бүхий л салбарт хэрэгтэй сургалт. Онцлог нь бол одоо энэ нэг хичээлийн агуулга тий осол аваар болох нөхцөлийг нь гутлын үйлдвэрийн машин танах төхөөрөмждөр бол аваад үзсэн. Гэхдээ модуль болгон бол осолд хүргэдэг энэ гол эрсдлүүдийг үзэхээс гадна энээс сэргийлэх ямар аюулгүй ажиллагааны арга хэмжээ байдгийг яг одоо ийм осол аваар гарцсан үед ямар анхны тусламж үзүүлдэг юм бэ гэдэг ийм 3 чиглэлээр мэдээлэл өгсөн байгаа учраас эдгээр осол аваар гарах нөхцөл нь өөр байсан ч гэсэн авах арга хэмжээ эрсдлээс хамгаалах зүйл нь бол адилхан юм аа. Тийм учраас та нар энийг бол ямар ч салбарт ингээд одоо ашиглаж болно. Дашрамт хэлэхэд манай энэ сургалтуудыг та нар одоо олон хүн цуглуулад тий танхимд олон хүн цуглуулад багш болоод өөрөө одоо компьютер дээр энэ ирэхээрээ үүсгээд орчин штэ. Тэгээд одоо проектороор дэлгэцэн дээр харуулад танхимд цугулсан хүмүүстэй энийг одоо танилцуулаад ингэдгийн шүү гэд өөрөө сураад үзсэн хүнд бол амархан штэ. Бүх юм монгол хэл дээр байгаа учраас. Тэгээ одоо бол манай иргэдийн залуучуудын дижитал хэрэгслийг ашиглах ур чадвар, дижитал бичиг үсэгт тайлагдсан чадвар маш хөгжсөн учраас хинэн ч энийг бол цаашаа хүмүүст хүргэж чадна. Тэгэхээр бид нар бол тийм хүсэлт тавиад байгаа байхгүй юу? Та нар яг ингээд танхимд энийг харуулад цаашаага олон хүнд түгээгээрээ энд нь ийм юм байгаа шүү, тэнд нь тийм байгаа шүү гэд хэлээд өгөхөд бол ямар ч асуудал байхгүй. За 8 модулаа хэдүүлээ авч үзье. Нэгдүгээр модуль нь анхны тусламжийн хайрцаг байна. Тэгэхээр байгууллага аж ахуйн нэгж үйлдвэрийн газар болгон анхны тусламжийн хайрцагтай байх ёстой.
энэ дотор яг юу байвал зохихын, тэнд ямар шаардлага тавигдахын, яаж энэ анхны тусламжаа ингэж нөгөө нөхөн сэлбэж тордож ашиглаж байх юм бэ, байнгын ажиллагаанд байлгах юм бэ гэдэг талаарх мэдлэг одоо туршлагыг өгнө. Хоёрдугаар модуль нь зүрхний шигдээсийн үед яах юм? Энийг одоо зүрхний шигдээс үүсгдэг гол шалтгаан, шинж тэмдэг гэдээ ингээд үзээ явчихна. Гуравдугаар модуль нь түлэгдэх үед за би скролдож доош нь явуулахаас гадна зүүн багандах одоо энэ цэснүүд дээрээ шууд дараад очиж болно. Дөрөвдүгээр модуль нь химийн ослын үед, тавдугаар модуль нь битүү бэртэх үед, зурдугаар модуль нь нүд гэмтэх үед, за тэгээд цус алдах үед, цахилгааны ослын үед. Ийм үед одоо маш хэрэгтэй мэдээлэл байгаа. Ахуйн орчинд ч хэрэгтэй, ажлын байрны орчинд ч хэрэгтэй. За модульд сургалтын онцлог нь багш нь түрүүн хэлсэн. Энэ модулыг за танай одоо жишээлбэл хамтрагч үйлдвэрийн орчинд те бүх ослууд гарах нөхцөл бүрддэггүй байж болно. Тэгвэл энэ одоо 8 модулаас сонгоод 1-р модулыг зөвхөн 3-4-тэй, 1-р модулыг 8-тай гэдэг ч юм уу дурын хослмол хосыг үүсгээд ашиглаж болно. Заавал 8-уулангийн бас үзэхгүй байж болох нь шүү дээ. За энийг бол багш нь өшөө дэлгэрэнгүй ярихгүй ингээд та нар ороод үзчихнэ. Одоо багш нь дараагийн гутлын зохион бүтээлт гэдэг сургалтыг ярих гэж байна. Маш сонирхолтой. Одоо түрүүн хэлсэн онлайн цэг, урлах цэг, идэв цэг мэн хаягаар орно. Яг адилхан new account гэдгийг ингэж дарж ороод түрүүнтэй адилхан одоо яг ингэж анкет бөглөөд create my new account гэсэн хар товчлуурыг дарна. Ингээд имэйлээр чинь бас холбоос очихоор баталгаажуулж ороод за багш нь бол орцсон байгаа учраас шууд ороод харуулъя. Энэ бол нөгөө та нарт үзүүлж исэн моделийн дагуу бид нар урлах эрдмийн дээд сургуулийг одоо сургалтын түнш байгууллагаараа сонгоод энэ эднийд одоо ийм сургалтын цахим сургалтын талбар бүтээж өгсөн байх нь шүү дээ. За миний одоо танилцуулах гэж байгаа сургалт бол энэ хар гутлын зурагтай, компьютерийн зурагтай гутлын зохион бүтээлт гэдэг сургалт байгаа. Тэгэхээр аймаг орон нутагт бол гутал хийдэг, хийхийг сонирхсон одоо мөн аймаг орон нутаг сумд байгаа мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн багш нар, оюутнуудад хичээлийн эрхлэгч, сургалтын менежерүүд, захирлуудад та нар яг энэ мэдээлэл өнөөдрийн авсан мэдээллийг цааш нь сайн хүргэж өгөөрэй гэж хүсмээр юм. Тэгэхээр гутлын зохион бүтээлд бол аймаг орон нутагт төр цагаан ултай гутал хийдэг, хуваараа гутал хийдэг янз бүрийн хүмүүс бол байгаа. Тэр хүмүүсийн одоо мэдлэгийг баттгаж одоо өгнөө, сайжруулж өгнө. Гутлын зохион бүтээлт модуль нь 16 модультай, 15 модуль тавигдсан байгаа. Нэг нь удахгүй тавигдана. За 1-р модуль нь хүний тавхайн антом. Хүн одоо гутал хийлээ гэхэд тавхайн антом, хүний тавхайн хөдөлгөөн, тавилтыг мэдхгүйгээр зөв зохион бүтээлттэй гутал хийнэ гэдэг бол эргэлзээтэй. Тэгэхээр одоо үндэсний хэмжээний гамшиг болоод байгаа нэг асуудал нь сүүлийн үед би одоо судалгаанаас юу уншсан бэ гэхээр Монгол хүний хөлийн антом одоо бүтцэн алдагдаад маш их гамшигын хэмжээнд хүрчээ. Хүүхдүүд одоо багаасаа хавтгай нумтай, нум нь хавтгаарсан тийм одоо буруу хэв ажилттай хөлтэй болж байна гэж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө үндэсний хэмжээний гамшиг. Яагаад гэвэл одоо хөл гэдэг бол хүний тулгуур эрхтэн, хөл одоо сайн нумтай байж иж одоо нөгөө зөөлөвч шиг хүнийг одоо зөөлн бүр одоо бусад эрхтнүүдийг хамгаалдаг байх нь л дээ. Тэгвэл энэ бүхэн алдагдчихаар одоо маш буруу. Тэнгүүтээ дандаа гадаадад хийсэн одоо өөр одоо онцлогтой хөлд тохируулсан гутлыг өмснөөсөө болоод хөлд таарч тохироогүй эвтэйхэн биш гутлыг өмснөөс бас энэ асуудал үүсэж байгаа юм байна л да. Монгол хүний хөл бол бас онцлогтой юм байна. Энийг судалсан байдаг. Монгол хүний хөл бол бусад орны одоо барууныхны хөлөөс бол илүү одоо өргөн, палдгар гэдэг өргөн, тэгээ ном өндөртэй байдаг юм хөл юм байна л да. Тэгэхээр монгол хүнийхээ хөлийн одоо тавхаанаас хөлөөс хэмжээ аваад тэрэнд маш тохирсон нийттэй гутлыг зохион бүтээх ёстой. Ямар ч одоо гутал хийж байгаа хүмүүс. Тэгээд яг шар чимдааны зурагтай зурган дээр дараад алхамаар тайлбарлсан интерактив агуулгыг олж үзнэ. 2-р модуль нь гутлын материал ба эд ангиуд байгаа. Ерөөсөө одоо чанар хангасан гутлын материал энэ 6 бүлэгтэй ямар одоо материал ордог юм бэ? Хэвлүүр, арьс, ул, дотуур ул, хамрын хатуулга, зуу зай, цавуу гэд. Гутал хийхэд ордог материалуудыг танилцуулсан. Тэдгээр одоо ямар шаардлага тавигддгийн стандарт нь юу юм бэ гэдгийг энэ модулаар авч үзсэн байгаа. 3-р модульд хэвлүүрээс хуулбар буулгах асуултыг одоо цаасан дээр олон наалддаг тууз ашиглаж буулгах 2 аргыг алхамаар тайлбарласан байна.
Хэвлүүр гэдэг бол гутал хийх одоо гутлыг зохион бүтээлтийн бас одоо гол хэрэгсэл шүү дээ тий. Хүний хөлийг орлож идэг гуталчны ширээн дээр байж идэг ийм одоо хэрэгсэл байгаа. За дөрөвдүгээр модуль бол за гутал үйлдвэрлэхэд тэгвэл одоо яадгийн ямар дараалалаар тий хэвлүүрээс хуулбараа буулгачлаа эсрэглээ оёход бэлтгэн гэж яадгийн яаж оёхын гутлыг угсрах ба гүйцээх гэд ингээд энэ 5 бүлэгтэй модуль байна. 5 дугаарт нь одоо саяны олсон 4 модулаар олж авсан мэдлэгдээ үндэслээд хялбархан одоо эрэгтэй үдээстэй гутлын ботинкны зохион бүтээлтийг хийж үзэх байгаа. За 6 дугаар модулаас эхлээд бол олон төрлийн гутлын зохион бүтээлтийг үзнэ. Спорт гутлын зохион бүтээлт, эмэгтэй сандал, эрэгтэй сандал гэд ингээд доошогоо макасин, одоо эрэгтэй өдөр тутмын гутал дерби гэд ингээд явцсан байгаа. Тэгээ бүгдээрээ одоо сүүлийн одоо модулууд бол мэдлэг сорих тесттэй. Тест нь бол мөн оноотой ийм байгаа. Энэ хичээлийг бол Урлаг Харилмын дээд сургуулийн багш нар явуулдаг. Гэхдээ энэ агуулгыг бол бие дааж судлаад онлын бүх мэдлэгээ бол орон нутаг, аймаг орон тий цаг хугацаа орон зай хамаарахгүйгээр олоод авчнаа. За ингээд 4 дахь сургуультай багш нь танилцуулчлаа. За Сэлэнгэ багшийн хүсэлтээр одоо энэ онлайн офисын талаар танилцуулъя. 5 дахь хичээл гэсэн үг. 5 дахь хичээл нь бол дотроо 5 6 бас хичээл курстэй Learn-цэг, One-цэг юм гэсэн модуль руу орон та нар. Тэгэхээр одоо энэ дижиталчлагдсан орон зайд мөн л адилхан миний танилцуулж байгаа бүх талбарууд үнэгүй бүгдээрээ одоо бүртгүүлээд за энэ талбар дээр л бүртгүүлэх PDF заавар нь байж гин бүртгүүлэх заавар нь видеогоороо байж гин. Ингэж ороод энэ дээр одоо ямар сургалтууд байна вэ гэвэл хамгийн түрүүнд та нар имэйлийн зохистой хэрэглээ гэдэг энэ сургалтыг үзэх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө 83 минутын хичээл байгаа. Дотроо 17 жижигхэн видеотой. Эний эцэст бол та Gmail-ийг бүрэн ашигладаг, өөрийнхөө нарийн бичиг болгож чаддаг. Ийм одоо маш ажил хэрэгч бизнес одоо хүн болж төлөвшөхөд бол маш хэрэгтэй сургалт байгаа. За үнэгүй Gmail хаягийг нээснээрээ танд бол бүхэл бүтэн онлайн офисын бүх боломжууд нээгдэж байгаа. Google Drive-ыг хэрэглээрээ энэ бол төлбөргүй байна. Google Sheets байна. За Google Forms-ыг ашиглаад ямар нэгэн санал асуулга, тест хийж болно. За Монгол бичгийн бас энэ дээр 40 одоо үнэгүй видео хичээл байгаа. Би бүх курсыг дарах гэж орлоо. За Twitter-ыг бизнест ашиглах нь эндээс за энэ зарим нэг нь бол төлбөртэй байна тий. Google Docs, Slides, календар гэдэг ингээд та нарт бол маш гоё хичээлүүд байгаа. Энийг бол бүртгүүлж ороод үзээрэй. Энэ дээр бол багш нь дэлгэрэнгүй ингээд зогсъё. За тэгээд дээр нь нэмж хэлэхэд бидний цаг бас болж байна тий. Дээр нэмж хэлэхэд энэ Facebook хүм Facebook-тэй байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл гэж хайгаад орох юм бол Unidoc-ийн логотой ийм манай одоо төслийн пэйж хуудас гарч. Энэ дээр бол бид нар цаг үеийн холбогдлолтой шинээр гарсан сургалтын бүх мэдээллүүдэд байршуулдаг байгаа. За ингээд та нар энэ дээр бол цаг үеийн мэдээллийг авч болно. Фотос руу ороод альбом руу ороод за энэ дээр манай альбомуд байх хэвээр. Энэ дээр бол ингээ манай бүх саяны одоо сургалтуудын брошюр бол зураг хэлбэрээр орсон байгаа шүү. Альбом гэдэг рүү та нар орчоорой. Энэ дээр альбом. Одоо жишээлбэл энэ дээр нь тий альбом гэдгийн баруун талд see all гэж дарахаар одоо энэ сургалтын танилцуулга, ажлын байран дээрх анхны цэлмж үзүүлэх 16 нүртэй брошюрын 16 зураг болж орсон байгаа. За энэ бүхэрд хийх байна, гутлах байна тий. Гэх мэтчлэн ингээд манай брошюрууд байгаа. Дээрээс нь цаг үеийн мэдээллийг авч болно. За дээрээс нь дахиад YouTube-ийн сувг байгаа. YouTube руу ороод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл эсвэл Unidoc Scheme гэж бичгээр манай сувг байгаа. Энийг subscribe хийчих юм бол та нарт бас шинээр орсон видеонуудын notification сануулга ирнэ. За манай энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл рүү ороод playlist руу дараарай тий. Playlist руу дарахаар одоо энэ арьширн түүхийдийн чанарыг сайжруулахын 9 видео байгаамаа. Энийг одоо та нар хувийнхаа пэйж дээр ингэж сайжруулаад пэйж дээр одоо оруулаад шеэрлж өгвөл их сайн байна. Энэ дээр бол бид нар маш одоогийн байдлаар 137 хүн одоо view байна тий. Энийг одоо 1000 хүрэхэд туслаарай гэж хүсмээр байна. Тэгэхээр яадгүй гэхээр та нарт жишээлбэл та нарт ойр нэг юм үзүүлээ л да. Малыг одоо будгаар тэмдэглэхээс татгалзах гээд 1 минутын видео. За энийг та нар үзээрэй. Дуун та нарт сонсогдохгүй байгаа байж магадгүй.
ингээд бодцснаас болоод үйлдвэрт ерөөсөө нөгөөдөг чинь арилахгүй болчихж байгаа байхгүй юу? За ингээд энэ видеонуудыг үзээрэй гэж хэлмээр байна. Ингээд багшийн ярих юм бол өнөөдрийн ярих зүйл үүгээр өндөрлөж байна. За цагаан самбар дээр бол би түрүүн хаягууд бичсэн байгаа. Энэ имэйлийн дараа вебинар ижил төстэй вебинарын бичлэгийг шеэрлэнэ. Тэгээ одоо асуух зүйл байна уу? Би unmute хийчи нэг нэгээрээ. Эсвэл асуух хүмүүс нь одоо өөрийгөө unmute хийгээд юу яачих. Тэгвэл шуугилдаад идэм билээ. Багшаасаа асуучих мөн чатанд бас асуултаа бичиж олно. Багш нь хариулъя. Файлаар би энэ дээр би асуусан 9 асуултанд хариулъя. Файлаар яаж авах гэхээр би саяны үзүүлсэн PowerPoint-ийн слайд, саяны үзүүлсэн линк, брошюруудын линкийг бүгдийг бүртгүүлсэн имэйл хаягаар явуулна. Та нар бүгдээрээ нөгөө Google Forms бүгэлсэн байлаа шүү дээ, тий? Харин имэйлээ буруу бичсэн бол над руу буцаж ирээд байгаа шүү. За эхлээд ямар нэр пассвортоор нэвтрэх юм бэ гэж асуусан байна тий. Багш нь түрүүн харуулсан шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэх гэж хагаад шинээр өөрийнхөө овог нэр имэйлийг оруулаад бүртгэн бүх юмаа тэмдэглэж авнаа. Яаж нэвтрэх вэ гэж юм. Тэгэхээр би одоо өнөөдөр 5 сарын 6 14 хоногийн хугацаа өгмөр байна. 14 хоногийн дараа 5 сарын 20 гэхэд бүгдээрээ хамгийн амархнаас нь хөхөр тусдрагчийн гэрчилгээгээ авцсан байгаа ч гэж хэлмээр байна. Тэгээ энийг бол бид нар сэлэнгээ дарахтай хамт ингээд хянаад явчихна. Хамгийн гол нь за энэ хөхөртийн надад ямар хамаатай юм бэ гэж ойлгож бодож болохгүй. Энэ онлайнаар сурснаар бол цаана нь маш их одоо та нарт өгөөжтэй юмнууд байгаа. Энийг би одоо урьдчилж хэлэхгүй те. Онлайн орчинд харилцах, суралцах, бие дааж өөрийгөө чиглүүлэх маш том дадлагтай болно. Онлайнаар сурч сурна, сурах арга зүйд сурна. Шалгалт нь хугацаатай юу? Шалгалт бол хугацаагүй байгаа ер нь. Тэгээ 6 сар тутамдаа бол үйлдвэрийн өргөн та нар тэгэхээр нэг хүн одоо өөрийнхөө ойр орчмын 5 хүнд бол ядаж хүргэх хэрэгтэй. Тэгээд одоо өөрийнхөө Facebook юмар ингээд шеэрлээд өгвөл сайн байна. За ойн баяр нөгөө сэлэнгээ даргаас хэлэх юм байвал хэлээрэй. Тэгээ манайхан асуух юмнуудаа асуугаарай. За би нэг mute хийчихье. Хэр чимээ. Тий. За миний дуу сонсогдож байна уу? Сонсогдож байна. Сонсогдож байгаа бол толгойд өгөхөөр. За. За бүгдэнд нь өглөөний минь өдрийн минь амжилт хүсье. Маш сайхан сургалт боллоо. Энэ сургалтын нөгөө агуулгаас илүү онлайн цахим курсыг хэрхэн яаж ашиглах уу гэдэг арга зүй нь биднэрт маш чухал байлаа. Тэгээд одоо бүгдээрээ яг энэ залуучдын хөгжлийн тухай хуулийнхаа дагуу залуу малчдыг дэмжих тийм курсуудаа бид нар төв болгон цаашдаа хийнэ. Дор хаяж нэг 10-аас 15 залуу малчдыг одоо цуглуулах юм уу, ямар нэгэн өдөрлөгөөр юм уу, эсвэл аймгийн төвд орж ирэх ийм тохиолдолд тэдгээр хүмүүсийн сургалт хийх үнгүүгээр цахим сургалтын модуль боловсруулахгүй хин нэгэн багшийг уурж авчрахгүй хөрөнгө мөнгө зарахгүйгээр одоо энэ сургалтын аргачлалыг бид нэр ашиглах бүрэн боломжтой байгаа учраас хуулийн хэрэгжилтэндээ одоо энэ курсуудыг ашиглахад бол маш сайхан байна. Одоо энэ дээр бол хэдүүлээ яг энэ нэгдсэн аргачлалаараа сургалтаа зохион байгуулаад тайлагнаа. Энэ сургалтанд бид бас нөгөө өнөр бүл хүүхдийн төвийг бол нэмж оруулсан байгаа, урьсан байгаа. Тэдний нэг 30-аад хүн энэ сургалтанд сууж байгаа. Тэд бас яах вэ гэхээр өсвөр үеийнхэнд зориулаад одоо яг энэ гэр бүлдээ иргэн мэдээ саламжийн дараах үйлчлэгэнд хамрагдаж байгаа хүүхдүүдийг одоо ур чадварыг нэмэгдүүлэх ийм арга зүйг бас шинэ мэдлэг мэдээлэл болж авах. Тэгээ хүүхдүүдэд түгээх чиглэлээр өсвөр үеийнхэнд бас сургах чиглэлээр бидний ажил дэмжлэг үзүүлэх боломжтой. Тэгээд энэ асрамж ялангуяа энэ халамж асрамжийн төвөөс гарч байгаа энэ хүүхдүүд маань манай орон нутагт ингээд очдог. Тэд зарим нь бол эхнээсээ ингээд малчин болохыг сонгоод ингээд явж байгаа хүүхдүүд маань яг энэ малчтад зориулсан мөн арс ширнийг одоо яаж хэрхэн зөв одоо авах вэ гэдэг энэ чиглэлийн мэдлэг бол маш чухал юм байна. Тэгээд бид бол энэ өмнө нь энэ чиглэлээр ерөөсөө сонирхдаггүй байсан. Тэгэхэд бол энэ бүх хүмүүст хамааралтай юм байдаг юм байна. Ялангуяа тэр нөгөө ажлын байран дах нөгөө анхаачны тусламж үзүүлэх энэ сургалтын сертификат нь бол нөгөө улаан загалмаагаас заадаг энэ сургалт нь 2 жилийн хугацаатай байгаад хугацаанд дуусчдаг. Тийм учраас энэ байнгын гаднаас хүмүүс авчираад энэ сургалтыг хийлгээд байхгүй дахин сургалтандаа хамрагдаад тэгээд сертификат аваад байх юм бол бид нар бас
илүү үр дүнтэй юм байна. Тэгээд энэ өнөөдрийн сургалтанд оролцоод ингээд мэдээлэл авсан та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилт хүсье. Цаашдаа бол бид нэр одоо энэ сард гэхэд ойрхон ингээд 3 хурал хийгээд цахим сургалтууд ингээ хийгээд амжилттай зохион байгуулад бид нар бол одоо нэг өсөндө энэгээр бол гаршиж одоо мэрэгсэж байна. Тэгэхээр энэ дээр бол дэмжлэг үзүүлсэн байгууллагатай Нүби ажил төр хөгжлийн байгууллагын цэцгээд баярлалаа. Тэгээд энэ удаа бол анхныхын дараагийн сургалтуудыг бас маш олон ингэж хамтран зохион байгуулах боломжтой юм байна. Тэгээд анхны гараа тавьж өгсөнд баярлалаа. Хэдүүлээ ингэж саналаа бол ингэж өгнө. Тэгээд үйл ажиллагааных нь тайлан, хагасчлалын тайлан, жилийн эцсийн тайлан дээрээс бас энэ цахим сургалтыг ашиглаад хэрхэн одоо орон нутагт залуу малчтад хүргэсэн талаар бас бид нар маш олон мэдээлэл гоё сайхан зургнуудыг бас хүлээж авах байхаа гэж болоод итгэж байна. Тэгээд орсон мэдээлэл авсан, сертификат авсан хүмүүс ихэнд бүртгэл бол цэцгээ дээр гарна. Өнөөдрийн бас сургалтанд орсон оролцогчдын бүртгэл бас одоо шууд гараад ирэх бол боломжтой учраас хэдүүлээ ингээд мэдээлэлээр солилцоод ингээд явъя. Ингээд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ гэрчлэгээ аваарай. Багш нь энэ дээр талбар дээрээ хараад сууж байгаа. Тэгээ 5 сарын 20 гэхэд сүүлийн хугацаа өгсөн шүү. Заяа. За баяр таа.